Hi guys, харсан бродо тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хэрэг бол 2026 оны 1-р сард болсон цахим орчин танилцсан хүмүүсийн уулзалт ямар аимшигтай үр дагаварт хүргэж болохыг харуулсан хэрэг байгаа. Энэ хэрэг бол өнөөдөр Америкийн нэгдсэн улсад хүүхэд хамгаалал, цахим орчны аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн хуулийн өөрчлөлтийн эхлэл болоод одоогоор хэрэгжиж эхэлж байгаа. Хэрэг үлдэгч гэмт этгээд нь бол баригдсан. Гэхдээ хуулийн хүрээнд мөрдөн шалгалтынхаа явцад байгаа ийм хэрэг байгаа. Ингээд өнөөдөр та нартай би ямар хэрэг болсон, за ямар хуулийн өөрчлөлтүүд орж байгаа талаар та нартай ярьж өгнө. Миний ярьдаг гэмт хэргийн төрлүүдээс арай жоохон мэдээллийн чанартай хэрэг байгаа шүү. За ингээд хэрвээ та нар бэлэн бол өнөөдрийнхөө шүлтийг эхлэе. Хейли Пейж Басбин 2008 оны 10 сарын 9-нд төрсөн. За хэрэг болох үед бол Индиана мужийн Фишерс хотод аав, хойд ээж болон дүүнэрийнхээ хамт амьдардаг байсан. Тэр бол сурлах сайтай ирээдүйд сэтгүүлч болох мөрөөдөлтэй байсан учраас ахлах сургуулийнхаа нэвтрүүлгийн сэтгүүл зүйн багт ажиллаж цаашдаа Индианагийн их сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцахаар төлөвлөж байсан. За мэдээж коллежийн сургалтын төлбөр бол маш өндөр байдаг учраас сургалтын төлбөрөө бэлтгэхийн тулд Индиана мужийн Фортвилл хотод байрлах нэгэн ресторанд 7 хоногт 3-4 өдөр зөвгчөөр ажилладаг байсан. Хамт олон нь түүнийг хөдөлмөрч, хариуцлагатай, үргэлж инээмсэглэл түгээдэг хүн байсан гэж дурсдаг. Товчондоо Хейли охин бол маш том мөрөөдөлтэй, гэр бүлтэй хайртай, ажилсаг, сайхан сэтгэлтэй, эргэн тойрныхоо бүх хүнд хайрлагдсан өсвөр насны охин байсан. За гэхдээ энэ бүх зүйл бол 2026 оны 1 сарын 5-нд өөрчлөгдсөн. Тэр өдөр бол даваа гараг байсан бөгөөд Хейли бол ахлах сургуулийнхаа 11-р ангийн 2-р удирлыг эхлүүлдэг. Гэр бүлийнхнийх нь ярьснаар бол тэр өдөр бол бүх зүйл ердийнхээрээ өнгөрсөн. Түүнийг хамгийн сүүлд оройн 10 цагт гэртээ харсан гэж мэдүүлсэн. Гэтэл маргааш өглөөний 6 цаг гэхэд бол Хейли гэртээ байгаагүй. Уг нь бол бусад өдрийн адил хичээлдээ явхаар өглөө эрт босоод бэлдэж байх ёстой байтал аав болон хойд ээж хоёр нь сэрэхэд гэртээ байгаагүй болохоор тэдэнд ямар нэгэн муу зүн совин тэрж эхэлдэг. За хожим холбооны шүүхийн баримтуудаас харахад Хейли гэр бүлийнхэндээ захиа үлдээсэн. Түүндээ бол өөрийгөө гэрээсээ явсан, өөрийг нь хайх хэрэггүй гэж бичсэн байсан. Гэхдээ эцэг эхийн хувьд бол ийм захиа үлдээсэнгээд зүгээр суух ямар нэгэн тийм боломж байгаагүй. Тэд Хейлиг алга болсныг мэдсэн даруйда Фишерс хотын цагдаагийн хэлцтэй холбогдоод сургаггүй болсон хүний албан ёсны мэдүүлэг өгсөн. За гэхдээ дараагийн хэсэг бол үнэхээр бухимдмар. Харамсалтай нь ийм зүйл бол өнөөдөр ч гэсэн дахин давтагцаар байгаа. Цагдаа нар Хейлиг зүгээр л гэрээсээ оргосон хүүхэд гэж англиад Amber Alert буюу алга болсон хүүхэд гэж олон нийтэд зарлаагүй. Энэ нь бол дараа нь энэ хэргийн хамгийн их маргаан дагуулсан асуудлуудын нэг болдог. Тэд ийм ангиллаа хийх болсон шалтгаан нь гэрт нь үзлэг хийхэд хүчээр нэвтэрсэн ямар ч уул мөр хүн хулгайлагдсан байж бодсошгүй шинж тэмдэг байгаагүйтэй холбоотой. За мөн Хейлигийн үлдээсэн захиа нь байсан тэр өөрийн зарим эд зүйлээ хүртэл авч явсан байж. Тиймээс цагдаа нар түүнийг өөрийн хүсэлтээр явсан гэж үздэг. За үнэндээ бол тэр үнэхээр өөрийн хүсэлтээр гарсан нь үнэн. Эцэг их нь гэрийнхээ хяналтын камерыг шалгахад өглөөний 3 цагаас хойш Хейли бараа өнгийн SUV машинд сууж байсныг хардаг. Цагдаа нар жолоочийг таньж чадаагүй ч гэсэн хөршийн айлуудын нэмэлт хяналтын бичлэгүүдийг шалгасны дараа машины улсын дугаарыг нь тогтоож чадсан. Тэр машин нь бол 2014 оны Acura машин байсан. За олон нийтэд нэрийг нь зарлаагүй нэгэн эмэгтэй эзэмшлэх. Харин тэр эмэгтэй цагдаад мэдүүлэхдээ 1 сарын 6-нд бол өөрөө Индиана мужид байгаагүй Флорида мужид байсан гэж хэлдэг. Гэхдээ тэр үед машиныг жолоодож байсан байж болох нэг хүн байгаа гэж хэлсэн 39 настай Тайлер Томас гэх залуу. За энэ Тайлер гэдэг хүн нь бол энэ Басбигийн гэр бүлийнхэнд бол огт танил байгаагүй. Мөн цагдаа нарт ч гэсэн танигдсан хүн байгаагүй. Фишерс хотын цагдаагийн хэлцийн тогтоосноор бол тэр ямар нэгэн эрүүгийн хэргийн бүртгэлгүй байсан. Хейли охиныг бол гэрээсээ оргон зайлсан хүүхэд гэж ангилсан ч гэсэн түүний алга болсон явдал с ิจ гтэй байсан учраас цагдаа нар бол түүнийг хаахаар ажилласан. Цагдаагийн хэвлийн баг хурлын үеэр мэдээлснээр Хейли алга болсноос хэд хоногийн дараа тэд Тайлерыг олж тогтоосон. Сонирхолтой нь бол энэ Тайлерын нэрээр бүртгэлтэй хаяг бараг байгаагүй. Энэ хэргийн талаар бичсэн олон их сурвалж түүнийг орон гэрүү гэж дурддаг. Гэхдээ миний бодлоор бол яг тийм жинхэнэ утгаараа орон гэрүү хүн биш, зүгээр харин танилуудынхаа гэрээр хийсэж амьдардаг нэгэн байсан юм шиг харагддаг. Шүүхийн
баримтуудаас харахад тэр 2017 он хүртэл Хавайд амьдарч байгаад дараа нь Кентаки муж руу, за түүний дараа Мичиган, эцэст нь Ohio мужийн Колумбус хотод очсон. За яг тэнд Фишерс хотын цагдаагийн хэлтэс түүнийг олж тогтоосон. За энэ Тайлерийн машины эзэнтэй ямар холбоотой байсан бэ гэдэг талаар бол ямар нэгэн мэдээлэл одоохондоо олон нийтэд ил болоогүй нууц хэвээр байгаа. За мөн энэ Тайлерийн олдсон байшингийн талаар ч ихсэн мэдээлэл байхгүй байгаа. За ямар тач цагдаа нар бол түүний гар утасны мэдээллийг ашиглаад байршлыг тогтоосон. Энэ Acura машины эзэн эмэгтэй Тайлерийн утасны дугаарыг цагдаад өгөөд их сурвалжуудын мэдээснээр бол тэд түүнийг Колумбус хотын Hunter Avenue-д байдаг нэг байшин хүртэл мөрдөж очдог. За тэр байшин бол Victorian Village гэдэг маш чинэлэг сайхан хороолт байрладаг байсан. Ингээд 2026 оны 1 сарын 16-нд Фишерс хотын цагдаагийн хэлтэс болон Колумбус хотын цагдаагийн хэлтэс нийлээд тэнд очиж Тайлертай уулзсан. Цагдаа нар Тайлертай ярилцах үед бол Тайлер ямар нэгэн зүйл нуухгүйгээр бүхнийг хэлж байгаа юм шиг санагддаг. Эхэндээ бол Индианад ирсэн шалтгаанаа өөр газруудаар аялж үзэж сонирхыг хүссэн гэж тайлбарладаг. Гэхдээ удалгүй Тайлер ядаж үннийхээ нэг хэсгийг ярьж эхэлсэн. Тэр мөрдөгчдөд Хейлиг таньдаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд 1 сарын 6-ны үүрээр түүнийг машиндаа суулгаж явсан гэдэг. За харин дараа нь Хейлиг 25 болон 320 дугаар замын уулзуурын орчим Ohio-гийн Eaton хотод буулгаад явсан гэж мэдүүлдэг. Тайлер мөрдөгчдөд Хейлиг бүтэн 1 жилийн турш мэддэг байсан гэж ярьдаг. Тэд эхлээд Discord дээр танилцаад дараа нь тэр платформороо үргэлжлүүлэн харилцааны зэрэгцээ Roblox болон League of Legends зэрэг онлайн тоглоомуудаар ч гэсэн холбоотой байсан. Тайлер мөн дээрээс нь Хейлиг зөвхөн гэрээсээ зугтахад нь тусалсан гэж мэдүүлдэг. Цагдаа нар бол энд нь огт итгээгүй. Бүтэн 1 жилийн турш хүүхдийг өөртөө итгүүлж урхинд оруулсан хүн эцэст нь ердөө зүгээр л 100 гаруй майлын цан хүргэж өгөөд орхисон гэдэгт итгэдэггүй. Гэхдээ 1 сарын 16-ны байдлаар бол түүнийг баривчлах хангалттай хууль ёсны үндэслэл байгаагүй учраас Тайлерыг ерөөсө баривчлаагүй. Гэхдээ тэдний хийж чадсан нэг зүйл нь гэвэл Хейлигийн хэргийг гэрээсээ оргосон хүүхэд гэсэн ангиллаас аюул дүрцэн сураггүй болсон насанд хүрээгүй хүүхэд гэсэн ангиллалд шилжүүлсэн. Цагдаа нар энэ мэдээллийг бол 1 сарын 20-нд гаргасан. Тэгэхээр энэ нь бол охин алга болсноос 2-7 хоногийн дараа ингэж зарласан гэсэн үг. За харин Хейли алга болсон эхний мөчөөс л эхлээд эцэг их нь охин маань аюулд орсон гэж тэдэнд хэлж байсан. Мэдээж тэдний зөв байсан. Хейли алга болсны дараахан аав нь охиныхоо нэр зургийг аль болох олон хүнд хүргэх томоохон ажиллагааг өөрөө зохион байгуулж эхэлсэн. Тэр үед түүний хийж чадах хамгийн чухал зүйл нь бол энэ л байсан. Тэр сэрүүн байсан бараг бүх цаг хугацаагаа охиноо хаах, түүний талаар мэдээлэл түгээх зориулсан. Найз нөхөд гэр бүлийнхэн болон орон нутгийн иргэд нэгдээд Хейлигийн төлөө жинхэнэ баг бүрдүүлж чаддаг. Орон нутгийн бизнесүүд сурталчилгааны самбар байрлуулах зардлыг санхүүжүүлсэн. За зарим хүмүүс машина Хейлигийн зураг мэдээлэлээр бүтэн бүрж явдаг болсон. Сайн дурынхан Индиана мууж даяар за бүр мужийн хил давж хүртэл хайлтын хууцууд тараадаг. Мөн олон нийтийн сүлжээн дэх ирлийн ажиллагаа бол асар өргөн хүрээнд өрнөсөн. Үүнээс гадна Хейлигийн аав Хейлигийн цахим орчин дэх бүх уулмөрийг маш хурдан цуглуулж олсон бүх мэдээллээ хууль сахиулах байгууллагад хүлээлгэж өгсөн. Гэр бүлийнхэн, найз нөхөд болон сайн дурынхан гаргасан энэ бүх хүчин чармаалт маш хурдан, маш зохион байгуулалтаа өрнөж, Хейлиг хичнээн олон хүн хайрлаж, эсэн мэнд гэртээ эргэж ирээсэй гэж хүсэж байсныг харуулж исэн. За мэдээж хууль сахиулах байгууллагын ч гэсэн мөн адил түүнийг эсэн мэнд олдохыг хүсэж исэн. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа гүнзгийрэх тусам түүнийг амьд олох магадлал бол улам багасж байсан. 1 сарын 21-нд Тайлерийн амьдарч байсан байшинд нэгжлэг хийх зөвшөөрөл хэрэгжүүлсэн. За тэр нэгжлэгийн үеэр Тайлертай дахин ярилцсан ч энэ удаа бол түүний хэлсэн зүйл өмнөхөөсөө ч илүү түгшүүр төрүүлдэг. Хейлитэй хэрхэн харьцдаг байсан талаар асуухад Тайлер тэд өөр нэг аппликейшн ашиглаж мессеж солилцдог байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. За би бол энэ аппликейшн талаар бол урд өмнө ёстой сонсож байгаагүй аппликейшн байсан. За энэ нь болохоор Session гэдэг нэртэй аппликейшн. Энэ аппликейшн дээр хүн утасны дугааргүй имэйл хаяг ямар ч хувийн мэдээлэлгүйгээр бүртгэл үүсгэж болд юм байна. Түүнчлэн хэрэглэгчийн IP хаяг, байршлын мэдээлэл болон бараг ямар ч метадата цуглуулдаггүй. Ер нь бол бараг юу ч хадгалдаггүй гэсэн. Ингэснээрээ хүмүүс хоорондоо бүрэн нэрээ нууцлж харилцах боломжтой болдог.
Уг нь бол ашиглах нөхцөлдөө 18-аас дээш настай байх ёстой гэж бичсэн байдаг ч нас баталгаажуулах ямар нэгэн бодит шалгалт байдаггүй. За мөн энэ аппликейшн нь зөвхөн илгээгч болон хүлээн авагч хоёр л уншиж болдог. Зурвсууд автоматар устдаг учраас хууль сахиулах байгууллага технологийн компаниуд хүртэл тухайн харилцааны агуулгыг харах боломжгүй байдаг. За ер нь товчхондоо бол гэмт хэрэгтнүүдэд зориулсан аппликейшн юм шиг надад санагдсан. За Тайлерын хэлснээр тэд бол яг ийм шалтгаанаар сешнийг ашигласан гэдэг. Мэдээж тэр бол үүнийг Хейлиг гэрээс зүхтахад туслахын тулд ашигласан гэж тайлбарсан ч мөрдөгчд бол энэ тайлбарт нь огт итгээгүй. Яг тэгэхээр ийм хүүхэд сонирхдаг биеийн гаж зуршилтай хүчирхийлэгч этгээдүүд бол session шиг ийм аппликейшнууд маш олон янзаар ашигладаг. За тэд нар бол ихэнхдээ ийм хүүхдүүдийн тоглодог, хэрэгэлдэг Roblox, Discord, Minecraft одоо юу гэдэг янз бүрийн аппликейшнуудыг ашиглаж хүүхдүүдтэй танилцаад итгэлийг нь олж аваад дараа нь өөрсдийг нь илүү хамгаалдаг яг ийм session шиг аппликейшн руу шилжихийг ятгадаг. За ингэснээрээ бол ямар ч насны хүүхэд хохирогч болох эрсдэлтэй болдог. Би бол яг ийм хүүхдийн аппликейшнуудтай холбоотой янз бүрийн гэмт хэрэг сонсч ирсэн. За мэдээж мөрдөгч нар ч гэсэн энэ зүйлийг мэдэж байсан. Тийм болохоор Тайлерын хэлсэн зүйл бол мөрдөгчд маш ноцтой тохио болдог. За үүнээс гадна Тайлер өөрийгөө Хейли хаана байгааг мэдэхгүй гэж тууштай мэдүүлсээр байсан. Тэр Хейлиг гэмтээсэн эсвэл хөнөөсөн гэдгээ үгүйсгсэн. За гэхдээ түүнээс мөрдөгч хэрвээ чи үнэхээр түнд ямар нэгэн зүйл хийсэн бол бидэнд хэлэх үү гэж асуухад бол Тайлер үгүй гэж хариулдаг. За удалгүй Тайлер өмгөөлөгч хүссэн учраас түүнээс цааш ямар нэгэн мэдүүлэг авах боломжгүй болдог. Гэхдээ үнэн мөнийг тогтооход эцэстээ түүний мэдүүлэг хэрэг болоогүй. Яагаад тэгэхээр нэгжлийн үеэр мөрдөгчд Тайлерын гар утас болон бусад электрон төхөөрөмжүүдийг хурааж авсан. Тэдгээр төхөөрөмжүүдэд үзлэг хийх үед Тайлер ямар хэмжээний хэрцгий хүн болох нь ил болдог. Шүүхийн баримтад дурдсанаар бол түүний гар утаснаас Хейли оролцсон хүүхдийн бэлгийн хүчирхийллийн дүрс бичлэг зураг их хэмжээгээр илэрсэн. За мөн эдгээр зураг бичлэгүүдийг бол Тайлерын амьдарч байсан тэр байшинд авсан болох нь тогтоогдсон. Энэ нь бол хоёр чухал зүйлийг нотолдог. Нэгдүгээр Тайлер Хейлиг замын хажууд буулгаад явсан гэсэн мэдүүлэг нь худлаа гэсэн үг. Хоёрдугаар Тайлер олон төрлийн ноцтой гэмт хэрэг үйлснэ нь батлагдсан. За үүнд Хейлид бэлгийн хүчирхийлэл үйлсэн, мөн түүний оролцсон хүүхдийн бэлгийн хүчирхийллийн дүрс бичлэг зураг болон бусад материалыг гар утсандаа хадгалж байсан зэрэг гэмт хэрэгүүд багтдаг. За түүнчлэн тэр гар утаснаас бол эдгээр зураг бичлэгийг устгахыг оролцсон хүртэл тогтоогдсон. Мөрдөн шалгах явцад Тайлер зөвхөн Хейлиг биш, өөр хит хитэн өсвөр насны охиныг ч мөн удаан хугацаанд өөртөө итгүүлж урхинд оруулж байсан нь илэрдэг. Гэхдээ аимшиг зүйлсэл үүгээр дуусаагүй. Байршлын мэдээллийг ашиглан мөрдөгчд Тайлерын хөдөлгөөнийг бүхэлдэн сэргээж тогтоодог. Ингэснээрээ тэр 1-р сарын 6-ны үүрээр Хейлиг тусаж авсан нь батлагдсан. За үүний дараа тэр Хейлиг Колумбус дахь өмнө нь нөгөө нэгжлэг хийж байсан байшин руу авчирсан нь байршлын мэдээлэлч тэнд авсан гэрэл зургуудаарч нотлогддог. Гэхдээ тэр тэд байшинд бол удаан байгаагүй. Яг тэр шөндөө Hocking County гэдэг хөдөө орших нэгэн Airbnb буюу түрээсийн амралтын байшин руу авч явсан. Тайлерын гар утасны мэдээлэлс харахад бол тэд тэнд нэг хонсон бөгөөд дараагийн өдөр буюу 1 сарын 7-нд Вейн үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явдаг. Энэ аялал өглөөний 9 цаг 25 минутад эхэлсэн. За бүртгэлээс харахад бол ойролцоогоор үдээс хойш 2 цаг 15 минут хүртэл тэнд байсан. Үүний дараа Тайлер дахин Колумбус дахь байшиндаа буцаж ирдэг. За мэдээж Airbnb буюу түрээсийн амралтын байшин хүртэл мөрдөн шалгах ажиллагааны чухал хэсэг болсон. Харин Тайлераас энэ талаар асуухад Хейли тийшээ хизээж очиагүй өөрөө ганцаараа амрах гэж түрээссэн гэж мэдүүлдэг. Гэхдээ мөрдөгчд энэ нь бас худал болохыг мэдэж байсан. Яагаад тэгэхээр Тайлерын гар утсанд Хейлигийн Airbnb дээр байхдаа авахулсан нэмэлт зургнууд байсан. Үүнээс гадна тэр байр захиалгахдаа 2 зочин бүртгүүлсэн нь мөрдөгчдийн анхаарлыг татдаг. Ингэснээрээ зөвхөн Airbnb байрыг төдийгүй түүний эргэн тойрон дох өргөн хүрээтэй газрыг ч гэсэн нэгжиж эхэлсэн. За миний мэдэж байгаагаар тэр хайлтын үеэр энэ Airbnb-гээс бол онцгой тийм нотлох баримт олоогүй. 2026 оны 1 сарын 31-нд эрх баригчдын хүсэлтийн дагуу Тайлер өөрөө бууж өгсөн. Түүнийг насан туршаагүй хүүхдтэй холбоотой бэлгийн үйлчилгээний материал тараасан, мөн нотлох баримтыг устгахыг завдсан хэрэгүүдээр яллагдагчаар татсан. За харин маргааш нь хэвлэлийн баг хурал хийж Хейлигийн хэргийн талаар анх удаа тодорхой мэдээллүүдийг олон нийтэд танилцуулсан. Хэвлэлийн баг хурлын үеэр албаныхан бол өргөн хүрээтэй мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Хейлиг нас барсан гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгддэг.
Хайлтын ажиллагаанд Fishers хотын цагдаагийн хилтэс холбооны мөрдөгч товчоо, Индиана мужийн цагдаагийн хилтэс, Колумбус хотын цагдаагийн хилтэс, за мөн Хокин каунтигийн шерифийн хилтэс зэрэг хамтран ажиллаж, дрон болон эрлийн нохой, за мөн дээрэс нь газрын эрлийн багуудыг ашиглаж өргөн хүрээтэй эрен хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж олон нийтэд мэдэгдсэн. Харамстай нь яг тэр хэвлэлийн баг хурал болсон тэр өдөр Хейлигийн цогцос олдсон. 2026 оны 2 сарын 1 за өөрөөр хэлбэл бууж өгснөөсөө ердөө 1 хоногийн дараа Тайлер мөрдөгчдийг Хейлигийн цогцос байсан газар руу дагуулж утсан. Хейлигийн цогцыг Ohio мужийн Wayne үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс олсон. За энэ нь бол Хейли алга болсны маргааш Тайлерийн гар утас байсан газар. Хейлигийн цогцыг бод хэсэгчилсэн салгасан байдалтай олсон. Харин яг юунаас болж нас барсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эрх баригчид өнөө хүртэл нийтэд зарлааг байгаа. Энд нэг сонирхолтой юм нь болохоор Тайлер өөрөө мөрдөгчдийг цогцос байсан газар руу дагуулж очсон ч гэсэн тухайн үед бол хүн амны хэрэгт албан ёсоор ялагдагчаар татаагүй. За намайг бол яг энэ бичлэгийг хийж байх үед ч гэсэн хүн амны ял нэмэгдээгүй байгаа. За магадгүй бичлэг нийтлэгдэх үед нэмсэн байх эсэхийг бол мэдэхгүй байна. Тэр үед бол Тайлерийн батлан даалтын мөнгийг бол 1.5 сая доллараар тогтоосон. Харин өмгөөлөгчийнх нь хэлснээр Тайлер батлан даалтаар гарах ямар ч оролдлого хийхгүй байгаа. Хэрвээ хүн амны хэрэгт яллагдагчаар татагдвал өөрийгөө буруугүй гэж мэдэгдэхээр төлөвлөж байгаа гэж мэддэг. Миний хувьд энэ өмгөөлөгчийн хэвлэлийн баг хүрлийн үеэрээ хэлсэн зүйл нь нэг сонирхол татдаг. За энэ өмгөөлөгч хэлэхдээ энэ хэрэг бол хичнээн эмгэгтэй болохыг үгээр илэрхийлэх боломжгүй. Гэхдээ манай үйлчлүүлэгч бол дуугүй байх бүрэн эрхтэй байсан, юу ч хэлэхгүй байж болох байсан. Харин тэр эсэргээрээ хамтран ажиллаж боломжтой хэмжээндээ мөрдөн шалгах ажиллагаанд тусалсан. Тэгээд чи энэ хамтын ажиллагаа үр дүнтэй болсон гэж хэлдэг. Минийхаар бол энэ өмгөөлөгчтэй за хэлэхгүй байж болох л байсан штэ гэсэн утгатай тайлбар өгсөн. За мэдээж энэ Тайлерт бол тухайн үед хүн амны ял нэмэгдээгүй байсан маш их бухимдлыг олон нийтэд за ялангуяа гэр бүлд нь бол төрүүлдэг. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааг хариуцаж байсан байгууллагууд бол олон нийтээс төвчээртэй байхыг Үүгээрч зогсохгүй мөрдөгчд нөгөө Airbnb-ийн байранд очиод дахин нэгжлэг хийх үеэр байрны олон хэсгээс цус байж болзошгүй уул мөрийг илрүүлсэн. За яг хэдийн хэмжээний уул мөр илэрснийг олон нийтэд мэдээлээгүй ч гэсэн мөрдөгчд бол Хейлийг тэнд хүнээсэн гэж үзэхэд хангалттай хэмжээний нотлохоо байгаа. За гэхдээ энэ хэрэг 2026 оны 2 сарын 10-нд өөрчлөлт ордог. Юу гэхээр холбооны засгийн газар хэргийг өөр дээрээ авч Тайлерт насан туршаагүй хүүхдийг бэлгийн мүлжлэгт ашигласан нэг зүйл анги мөн хууль бус бэлгийн харьцаа үйлдэх зорилгоор мууч хооронд зорчсон нэг зүйл ангаар холбооны ял тулгасан. Үүний дараа бол өмнө нь түүнд тулгагдсан эхний 2 ял хэрэгсэхгүй болсон. За энэ дээр нэг зүйлийг тодруулж хэлэхэд бол олон хүн эдгээр холбооны ялын зүйл ангиудыг төр хугацаанд хэрэглэж байгаа л гэж үздэг. За өөрөөр хэлбэл хүн амны үндсэн ял албан ёсоор нэмэгдэх хүртэл Тайлерыг цагдан хорих хууль зүйн үндэслэл болгож ашиглаж байгаа ялын зүйлүүд гэсэн үг. Хэрвээ эдгээр холбооны ял хിവэрээ үлдээд дээрээс нь хүн амны ял нэмэгдвэл Тайлер бол маш олон жилийн хорих ял за бүр цаашлаад цаазаар авах ял хүртэл сонсож магадгүй. Холбооны мөрдөгч товчоо эдгээр ялыг зарлахдаа мэдээллийг ил болгодог. Юу гэхээр 2026 оны 1 сарын 6 бол Тайлер Хейлитэй анх удаа биечлэн уулзсан өдөр байгаагүй. Прокурорын мэдээлснээр бол Тайлер 2025 онд 2 ч удаа Индиана мужид очсон. Эхнийх нь бол 2025 оны 6 сарын 5 банкны гүйлгээний мэдээлэлээс харахад тэр өдөр Тайлер Индиана дахь шатхуун түгээх станцаар үйлчлүүлсний дараа Хейлигийн ажилдаг ресторанд очсон. Дараагийнх нь бол 2025 оны 7 сарын 2. Энэ өдөр тэд хамтдаа Тайлерийн машинд байгаа зураг байдаг гэж прокурорууд мэдгдсэн. За мөн гар утасны бүртгэлээс харахад Тайлер тухайн өдөр дуудлага хийсэн бөгөөд байршлын мэдээлэл нь тэр хоёр хамт байсан гэх мэдээлэлтэй таардаг. За энэ талаар бол албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа ч гэсэн Тайлер эдгээр уулзалтуудын нэг дээр за бүр магадгүй хоёуланд нь Хейлитэй бэлгийн харилцаанд орсон байх магадлал өндөр. Хэдийгээр Индиана мужид бэлгийн зөвшөөрлийн нас 16 байдаг ч гэсэн энэ тохиолдолд ямар ч бэлгийн харилцаа хууль ёсны гэж үзэгдэх боломжгүй болсон. Яагаад тэгэхээр Тайлер Хейлиг бүтэн жилийн турш өөртөө итгүүлж сэтгүүлцэн хувьд урхинд оруулсан. За энэ нь бол түүнд нөлөө бүхий байр суурьтай болсон байсан гэсэн үг. Энэ тарих угаалт нь Индиана мужид шинээр батлагдсан хуулийн хүрээнд хууль бас үйлдэлтэй тооцогддог.
За энэ бас намайг энэ хэрийн нэг чухал хэсэг рүү авчирч байгаа юм. Хейлигийн гэр бүл бол зөвхөн өөрийнхөө охиндоо шудраг ёс тогтоохын төлөө тэмцээгүй. Тэд Хейли шиг хүүхдүүдийг Тайлер шиг ийм хүчирхийлэгч этгээдүүдээс хамгаалах тогтолцоог сайжруулахын төлөө ч гэсэн тэмцэж эхэлсэн. Одоо үед бол интернет бол бидний амьдралын салшгүй хэсэг болсон. Бид өдөр бүр өмнө нь бол хизээж уулзаж байгаагүй хүмүүстэй чаталж, хамтарч, ажиллаж, харилцдаг болсон нь зүгээр л хэвийн мэт зүйл. Гэхдээ үүнтэй зэрэгцээд аюул байгаа. Цахим орчим танихгүй хүмүүстэй байнга харьцдаг болсноор нөгөө бидний ярьдаг танихгүй хүнээс болгоомжл гэсэн ойлголт бол аажмаар алга болоод бид өөрсдөө ч мэдлгүй анхаарал сэрэмжээ алдсан байдаг. Мэдээж танихгүй хүн бүр аюултай гэсэн үг биш. Харин интернетэд бол бага зэрэг илүү болгоомжтой байх нь хизээч илүүдэхгүй. Яагаад тэгэхээр Roblox, League of Legends зэрэг апп дээр үүссэн зарим харилцаа бодит амьдрал дээр хүртэл аимшигтай үр дагавар төрөгсөн маш олон тохиолдол байдаг. За ийм интернет орчин дах тоглоомнуудад бол хамгийн том аюул нь хинч өөрийгөө хүссэн хүнээрээ дүр эсгэж чаддаг. За ялангуяа ийм хүчирхийлэгч этгээдүүд бол үүнийг ашиглаад бага насны хүүхдүүдийн итгэлийг маш амархан олж авдаг. Яагаад тэгэхээр эдгээр тоглоомыг бол ихэвчлэн хүүхдүүд тоглодог. 2023 онд Roblox дангаараа хүүхдийн мүлжлэгтэй холбоотой 13,000 гаруй тохиолдлыг зөвхөн Америкийн нэгдсэн улсад бүртгэсэн байдаг. Тэгэхээр дэлхийд даяараа ямар олон хүүхдүүдийн тоглож байгаа аппликейшн тоглоомнууд байгаа бilé. Ингээ бодоод үзэхээр маш аюултай. Ихэнхдээ бол ийм хүмүүс эхлээд олон нийтийн чат дээр хүүхдүүдийн итгэлийг олж аваад дараа нь тэднийг илүү хувийн орчинд ярилцахыг яддаг. За тэр үед нь бол хүмүүс Snapchat, Discord, Session зэрэг аппликейшнуудыг ашиглаж эхэлдэг. Эхэндээ бол мэдээж жирийн тоглоомын тухай яриа өрөндөгч удалгүй хүүхдүүдээс зохисгүй зураг илгээх, зохисгүй зөвүүл хэлхийг шаардах зэрэг ностой хэлбэрлэж шилждэг. Мэдээж эдгээр хүмүүс бол ихэнх нь бол насаа худлаа хийлж, жоохон хүүхдийн дүр эсгэн. Тэгээ цаашлаад худлаа ирж энэ хүмүүсийг одоо яг энэ Тайлерын хийсэн шиг уулзахыг ятгаж эхлээд дараа нь ийм аимшигтай зүйлсүүд болдог. Иймээс Roblox зэрэг аппликейшнуудын эсрэг хүүхдийн аюулгүй байдлыг хангалтгүй хамгаалсан гэх үндслээр олон шүүхийн нэхэмжлэл гарсан. За одоо ч гэсэн гарсаар л байгаа. Сүүлийн жилүүдэд бол Roblox нүүр царайгаар нас баталгаажуулах зэрэг шинэ хамгаалтын арга хэмжээ нэвтрүүлсэн ч олон хүний хувьд энэ нь хангалтгүй хэвээрээ. Яагаад тэгэхээр хүчирхийлэгч этгээдүүд бол хамгаалтын системийг тойрох аргыг олсоор байдаг. Halo-гийн гэр бүл ч гэсэн мөн ийм аппликейшнуудын бодлогыг өөрчлөхийг шаардаж байгаа олон мянган гэр бүлийн нэг болсон. Тэдний үзэж байгаагаар илүү хатуу хамгаалтын арга хэмжээ авахгүй бол үүнтэй төстэй эмнэлт хэрэг дахин давтагдах эрсдэл байгаа. Гэхдээ Halo-гийн гэр бүл бол зөвхөн нэг өөрчлөлт шаардаагүй. Тэд Halo-с Law нэртэй хууль санаачлах санал боловсруулсан бөгөөд ийм эмнэлт хэргүүдийг дахин давтагдуулахгүй байхыг зорж байгаа. За энэ санал нь бол үндсэндээ 3 хэсэгтэй. Үүнд нь бол Pink Alert гэх нэг шинэ сэрэмжлүүлэх систем, сурагчдад цахим орчин дах grooming болон цахим хүчирхийлэгч этгээдүүдийн талаар заавал боловсруул олгох, мөн хүүхэд хамгааллын нэмэлт арга хэмжээнүүд багтж байгаа. За миний хувьд бол хамгийн их анхаарал татсан зүйл нь бол энэ Pink Alert гэх зүйл байсан. Яагаад тэгэхээр Halo-гийн хэрэг бол одоо байгаа Amber Alert болон Silver Alert хоёрын системийн шалгуурт нийцээгүй учраас олон нийтэд шуурхаа сэрэмжлүүлэг хүргээгүй. За манай сонсогчдын ихэнх нь бол Amber Alert гэдгийн талаар сонссон байж магадгүй. За энэ нь юу гэхээр хүүхэд хулгайлагдсан эсвэл амь насанд нь ноцтой аюул учирсан гэж үзвэл гаргадаг улсын хэмжээний яаралтай сэрэмжлүүлэг. Харин Silver Alert-ийн талаар мэдэхгүй байж магадгүй. Энэ нь болохоор ихэвчлэн ой санамжийн эмгэгтэй өндөр настан эсвэл хуулиараа хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлогдсон хүн сурггүй болсон үед гаргадаг ийм сэрэмжлүүлэг. За энэ хоёр тохиолдолд бол гар утас, телевиз, радио, цахим самбар зэрэг бүх сувгаар мэдээлэл түгээж олон нийтээс аль болох хурдан олоход тусламж хүсдэг. Би бол утсан дээрээ бол нэлээд хэдэн удаагийн Amber Alert-ыг авч ясан. Яг сэрүүлэг шиг дуугарч ямар ч хүн ингээд тоохгүй байхын аргагүй чангаар утсанд мэдээлэл ирдэг. Гэтэл Halo охины хэрэг бол эдгээрийн аль нь ч хамрагдаагүй. Өнгөцгөн байдлаар харах юм бол Halo охин бол зүгээр л өөрийн хүсэл дээрээ явсан юм шиг харагддаг. Гэтэл энэний цаана бол яагаад явсан гэдэг маш том шалтгаан байсан. За тийм учраас энэ Pink Alert гэдэг шинэ системийг санал болгож байгаа. Уг нь бол энэ Amber Alert гэдэг нь бол анх бүр 1996 онд бий болсон. Гэтэл тэрнээс хойшоо интернет гэдэг зүйл бол маш олон зүйлийг өөрчилсөн мөртлөө бидний нөгөө анхааруулах систем нь өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаад хүмүүс маш бохимдолтой. Тиймээс бол энийг шинжлэх цаг нь болсон гэж үзээд энэ Pink Alert гэх зүйлийг санал болгож байгаа. За энэ нь болохоор цахим орчинд хүмүүсийн итгэлийг олж
очсон, танихгүй этгээдтэй аюултай холбоо тогтоосон, хүн худалдаалах эсвэл бэлгийн хүчирхийллийн эрсдэлтэй эсвэл гинэт холбоо тасгаж сургаггүй болсон зэрэг өндөр эрсдэлтэй нөхцөлд идэвхжээр төлөвлөгдсөн байгаа. За харин нэг сайхан мэдээ нь бол Хейлигийн гэр бүлийн энэ тэмцэл үр дүнгөө өгч эхэлсэн. Индиана мужид тэдний хүчин чармаалтын үр дүнд бодит өөрчлөлтүүд хийгдэж эхэлсэн. Тухайн үед хууль тогтоох улирал бараг дуусгаж байсан учраас Хейлигийн нэрээр цоо шинэ хуулийн төсөл өргөн барих боломж байгаагүй. Харин тиймээс хууль тогтоогчид шаардлагатай өөрчлөлтүүдийг аль хэдийнэ хилэлцэж байсан нэгэн хуулийн төсөлд нэмж оруулсан. Эрх баригчид сургаггүй болсон хүүхэд гэсэн хууль зүйн тодорхойлолтыг өргөжүүлээд өндөр эрсдэлтэй сургаггүй болсон хүн гэсэн ойлголтыг нэмж оруулсан. За уг өөрчлөлт бол 2026 оны 29-нд батлагдаад дараа нь 4 сард Governor Mike гарын үсэг зурснаар хууль болгож өөрчлөгдсөн. За мөн тэрээр насан туршаагүй хүүхдүүдийг цахим орчинд хамгаалах өөр нэг хуульд гарын үсэг зурсан. Шинэ хуулиар бол 16-аас доош насны хэрэглэгч сошиал медиа ашиглахын тулд заавал эцэг эхийн зөвшөөрөл авах шаардлагатай болсон. За өөрөөр хэлбэл энэ эмнэлт хэрэгээс улбаалаад хоёр өөр хуулийг баталсан. Эхнийх нь өндөр эрсдэлтэй сургуу болсон хүүхдүүдийг хуульд илүү өргөн хүрээнд хамруулах өөрчлөлт. Мөн дээрэс нь Cellular Alert системийг хүүхдүүдэд ашиглах боломжийг нь өргөжүүлж чадсан. За хоёр дахь нь бол насан туршаагүй хүүхдүүдийн цахим орчны хамгаалтыг нэмэгдүүлж эцэг эхийн хяналтыг чангатгсан хууль. За үүний дагуу сошиал медиа платформуд 16-аас доош насны хэрэглэгчдэд эцэг эхийн зөвшөөрлийг заавал авах ёстой болсон. За энэ Индиана мужийн захирагч бол анхнаасаа л энэ Басбигийн гэр бүлийн хамгийн том дэмжигчдийн нэг байсан. 2027 оны хууль тогтоох хугацаанд тэдний өргөн барьсан Хейлигийн хуулийг бүрэн ихээр нь авч үзэж тэднийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ олон нийтэд илэрхийлсэн. Өмнө нь хэлсэнчлэн энэ Хейлигийн хууль бол зөвхөн энэ Pink Alert-ийн тухай хууль биш. Хоёр дахь том хэсэг нь бол сурагчдад орчин үеийн цахим орчны хүчирхийлэгч этгээдүүд болон grooming-ийн талаар боловсрол олгох асуудал. За би бол энээр бол санал нэгтэй байгаа. Яагаад тэгэхээр энэ аппликейшнийг хэрэглэж болохгүй, тэр тоглоомыг тоглож болохгүй гэхээсээ илүүтэйгээр мэдээж энийг хэрэглэж болно. За харин тэндээсээ хүчирхийлэгч этгээдүүд болон аюултай этгээдүүдийг таних аргуудыг хүүхдүүдэд заах ийм сургалт бол хэрэгтэй гэдэг дээр би бол 100% санал нийлж байгаа. Одоогийн байдлаар Индиана мужийн сургалтын хөтөлбөрт cyberbullying буюу цахим дээрлэлт болон хүн худалдаалах гэмт хэргийн талаар тодорхой хэмжээнд сургалт ордог ч гэсэн за яг энэ grooming-ийн талаар бол заавал заах шаардлага байдаггүй. Мэдээж хүүхдүүдэд ийм боловсрол олгох нь тэр хүчирхийлэгч этгээдүүдийг бол зогсоож чадахгүй. Гэхдээ хүүхдүүдийг тэдний урхинд орохоос нь хамгаалж чадна гэсэн үг. Хейлигийн гэр бүл бол хууль батлагдахыг хүлээлгүйгээр энэ ажлаа бол аль хэдийн эхлүүлсэн байгаа. Тэд олон нийтийн зохион байгуулж цахим орчны аюул, сошиал медиагийн эрсдэл болон эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хамгаалах талаар сургалтуудыг явуулаад эхэлсэн. За харин тэдний өргөн бариад байгаа хуулийн 3 дахь хэсгийг бол хүүхдүүдэд хамгаалах бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж нэрлэдэг. Энэ нь бол нэлээд олон саналтай. Гэхдээ үндсэн санаа нь бол grooming үйлдсэн этгээдүүдэд ногдуулах ялыг чангаруулах, за мөн онлайн аппликейшнуудыг илүү аюулгүй болгох талаар дурдсан. Тэд Хейлитэй адилхан хохирогч болж магадгүй хүүхдүүдэд энэ хууль дээр ажиллаа зогсохгүй Hale's Army for Children гэдэг нэртэй ашигын бус байгууллага байгуулсан. За энэ байгууллагын гол зорилго нь бол цахим орчны аюулгүй байдлыг сурталчлах, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах, өнөөгийн дижитал орчны бодит эрсдлийг тусгасан боловсрол олгох замаар хүүхдүүдийг хамгаалах, тэдний ирээдүйг хамгаалах зорилготой. Хейлиг нас барсан тухай олон нийтэд хүрсний дараах нь тэдний хот бол 2 дугаар сарыг Хейлид зориулж ягаан өнгөөр дурсгалыг нь хүндэтгэж жил бүр тэмдэглэж байгаар болсон. Хейлигийн түүхэл үнэхээр харамсалтай. Гэхдээ түүний гэр бүлийн хийж байгаа тэмцэл энэ хэргийг зөвхөн нэг эмгэнэлт хэрэг болоод өнгөрөхийг зөвшөөрөөгүй. Тэд охиндоо шударгаас тогтоохын төлөө тэмцээ зогсохгүй, өөр ямар ч хүүхэд ийм зүйлдээ нүүр тулахгүй байхын төлөө өнөөдөр тэмцээр байгаа. За харин эсвэргээрээ энэ Тайлер Томсын хэрэг бол одоо хүртэл бүрэн дуусаагүй байгаа. Тайлер Томс бол одоогоор Ohio мужид хоригдож холбооны ялаар шүүх хурлаа хүлээж байгаа. Өмнө нь хэлсэнчлэн түүнд бол 2 холбооны ял тулгасан. Нэгдүгээрт насан туршаагүй хүүхдийг бэлгийн мүлжлэгт ашигласан нэг зүйл анги, хоёрдугаарт хууль бус бэлгийн харьцаанд орох зорилгоор муж хооронд зөрчсөн нэг зүйл анги. Миний хувьд бол энэ хүнд бол мэдээж хүн амны хэргийн ял оноохон тодорхой харин хизээвэ гэдг нь тодорхойгүй байна.
За хэрэгт ямар нэгэн өөрчлөлт гарвал би энд комент хэсгээр дэйт хийгээд явна. Миний хувьд энэ хэрэг бол зөвхөн нэг адлагын тухай биш. Энэ бол өнөөдөр хүүхдүүдэд нүүрлээд байгаа цахим орчны бодит аюулын тухай. Интернет бол өөрөө аюултай биш. Гэхдээ буруу хүний гарт очивол хүүхдийн итгэлийг олж удаан хугацаанд өөртөө дасгаж бодит амьдрал дээр хүртэл хор шиг учруулж болдгийг Хейлигийн хэрэг харуулж байгаа юм. Тиймээс хүүхдүүдтэйгээ цахим орчны талаар байнга ярилцаж, ямар тоглоом, ямар аппликейшн ашиглаж байгааг нь мэдэж, за хамгийн гол нь ямар ч асуудал тулгарсан үед хамгийн түрүүнд танд хэлж чаддаг итгэлцлийг бий болгох нь чухал юм шиг санагдсан. За харин үүнийг сонсож байгаа дүүнер мөн байвал интернет орчинд өөрсдөө харьцаж байгаа хүмүүс үе тэнгийн хүүхдүүд биш. За нэг ийм балер санаатай ийм Тайлер шиг хүмүүс байж болно гэдгийг үргэлж санаарай. Одоо үе чинь бас AI хөгжсөн. Зүгээр нэг худлаа хүний зургийг өөрөө ярьж байгаа юм шиг болгоод явуулдаг болсон. Бүр ийм аимшигтай цаг үе болсон болохоор үргэлж сонор сэрэмжтэй ямар нэг буруу зүйл мэдрэл эцэг ихтэй хэлж байгаарай. За ганц хүүхдүүд гэлтгүү бид нар шиг том болсон хүмүүс хүртэл ийм юм заллуулах, итгэх тохиолдол гардаг. Тийм болохоор мэдээж интернет орчныг зөв хэрэглэж болгоомжтой байгаарай гэж зөвлөд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлмөр байна. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал сонсон та нартай баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.